Сайн байна уу та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Дүүдэгийн channel тавтай мөрөг. Өнөөдрийнхөө бичлэгээр бүгдээрээ Hype-ын хамтлагийн талаар ярих болно. За Hype гэдэг нь болохоор Hype Entertainment тусгаар уцаагаа дараагийн энэ эрэгтэй хамтлаг энэ хамтлагийн болохоор 2020 оны 11 сарын 30-ны өдөр дебютээ хийжээ. Энэ хамтлагийн гишүүд нь болохоор Island хэмээх гэдэг ийм шоунаас шалгах сарцын магазлаг гишүүдтэй энэ 7 гишүүний бүрэлдэхүүнтэй хамтлаг байх нэ. Тэгээд Pandemic буюу гэдэг гишний нэр нь болохоор Engine гэдэг. Тэгээд энэ яг яагаад ямар нэрсэн бэ гэхээр Engine буюу хөтөлбөр гэсэн үүнээс санаа авсан. Тайлбарлах юм бол Engine-үүд дэмжигсэн Hype-ны дэмжиж байж Hype-ын цаашаа хөгжлөн Hype-ын цаашаа ингэж үйл ажиллагаагаа явуулна гэсэн утгаар Engine гэдэг нэрийг арай өвшөөд Engine болгож ийм Pandemic-тэй болжээ. За бүгдээрээ гишүүд рүү ороод явсаа. Эхний гишүүн бол Joan. За Joan болохоор Хумхын орцтой морж ихтэй 2004 оны 2 дугаар сарын 9-ний өдөр төрсөн KBC буюу нууны гол Солонгосын гол сайхны 9 дарсад 96-тай нийцдэг. Тэгээд нууны төлөөлөх хэмжээ нь болохоор муур 175 cm өндөртэй 56 кг жинтэй AB бүлгийн цустай MBTI ESTG гэдэг ийм MBTI-тай. Тэгээд Hype-ын хамтлагийн гишүүд болохоор ийм Solo Pandemic гэж байдаг. Тэгээд Joan-ыг болохоор Edens гэдэг ийм Solo Pandemic-тэй юм байна. Тэгээд Joan-ы тайзны нэр нь Joan. Тэгээд анх төрөгчнээ Солонгос нэр нь болохоор Yan Joan, англи нэр нь болохоор Johnny Yang гэдэг ийм нэртэй. Тэгээд үүрэг нь болохоор ахлагч, ахсах, хоолой, туслах, бүжигдсэн гэсэн 3 үүргийг хамтлагтай гүйцэтгэдэг юм байна. Тэгээд бүгдээр фактууд руу нөрөө. Joan болохоор Өмнө Солонгос төрж өссөн. Дээрээ нэг ихтэй, эгч нь өөрөөс нь 2 насаар эгч. Тэгээд Namgang High School гэдэг ийм сургуульд сурж өссөн. Тэгээд Island гэдэг ийм шоуныхоо 16 настай байсан гэхээр 10 дугаар ангидаа ингээд шоунд ороод ингээд тэгэхээр 10 дугаар ангидаа шоунд ороод бэлтгэж эхэлсэн юм байна. Тэгээд BTS хамтлагийн Jungkook гэдэг гишүүнд дуртай. Тэгээд цэнхэр болон улбар шар өнгөнд дуртай, өвлийн улирал дуртай, тарвас жимсэн дуртай. Тэгээд түүний хувьд хамгийн үнэтэй зүйл нь 5 дугаар ангиас хойш үүрж ирсэн үүрэгч нь байх нэ. Тэгээд 7 настайгаас хойш таеквондогаар хичээсэн, таеквондогийн хар бүстэй. Тэгээд бороо уужийнхаа зугаалах кино үзэх гэсэн дуртай Miami гэдэг ийм нохоотой. Тэгээд Joan болохоор 3-аас 4 жил бэлтгэгдсэн юм байна. Тэгээд Island болохоор Island-гийн шоуны хоёр 1-р байранд орсон. 1,417,620 санаачтайгаар 1-р байранд шалгамжтжээ. Тэгээд дараагийн гишүүн болохоор Хийсүнг болохоор Korean Beauty стандартад 85%-тай тэмцдэг. 2001 оны 10 сарын 15-ны өдөр төрсөн. Одоогоор 24 настай хамтлагийн хамгийн анхмад буюу юуны байх нэ. Тэгээд жилүүрийн ортой тэгээд могоо жилтэй байх нэ. Тэгээд төлөөлөх хамт нь болохоор буг 183 cm өндөр 64 кг жинтэй бүлгийн төстэй MBTI нь ENTG гэдэг ийм MBTI-тай. Тэгээд Solo Pandemic нь болохоор ACES гэдэг ийм Solo Pandemic-тэй юм байна. Тэгээд Исүнгийн жинхэнэ яг Солонгос аав ээж нөхцөн дээр нь болохоор Ли хийсэн. Тэгээд яг тайзан дээр нь хийсэн англи нэр нь болохоор Evan Lee гэдэг ийм нэртэй юм байна. Тэгээд үүн нь болохоор гол хоолойд ахлах, бүжигчин, rapper гэсэн ийм 3 өөрийн хамтлагтай гүйцэтгэдэг юм байна. Тэгээд фактууд руу нөрөө. Солонгос төрсэн. Дээрээ нэг ахтай, нэг ах нь өөрөөс нь 2 насаар ах Guangnan High School гэдэг ийм сургуульд сурж өссөн. Тэгээд Island-ийн үеэр 18-тай байсан. Тэгээд 7 гишүүнээсээ 5-т орж одоо Hype-нд бэлтгэгдэхээр болсон. Тэгээд түүний яг модод үлгэр шаарддаг хүн бас түүний аав, тэгээд дүү бичих сонирхолтой.
Одоо нийслэлийн онгон дуртай, бүзээсийн дэвсэн дуртай. Тэгээд Бэмби гээд ийм янзган бас дуртай. Тэгээд рамен буюу гомон дуртай юм байна. Тэгээд хийсэн болохоор гол олон маш гоё дуулдаг, хайпнуудыг амар сайн авдаг гэдгээр юм залбиртай. Тэгээд 6 настайгаас хойш дуулж эхэлсэн. Тэгээд хайпын хамтлаг орохын тулд 3 дээр 1 сар бэлтгэгдсэн. Тэгээд Mint Choco дургу унтах дуртай. Тэгээ Hawaii pizza гэх нэг юм амнастай пицца гэдэг шүү дээ. Тэр пицца дуртай юм байна. Тэгээд Aragon гişүн буюу 3 дахь гişүн Nikki болохоор Японд төрж өссөн. Тэгээд 2005 оны 12 сарын 9-ний өдөр төрсөн буюу хамтлагийнхаа хамгийн том гишүүн нь. Тэгээд номын орцтой тэгээд жил нь болохоор дахиад жилдээ KBC буюу Korean Beauty стандартад 72% тэмцдэг. Тэгээд одоо өөрийгөө илэрхийлэх аль нь болохоор дэгдэхээ 186 см өндөр 63 кг жинтэй бие бүлгийн цустай. Тэгээд MBTI ESFP гэдэг ийм MBTI-тай юм байна. Тэгээд соло пендом дээр нь болохоор Nikki Z's гэдэг ийм соло пендом нэртэй. Тэгээд одоогоор бол 20 настай. Тэгээд өөрийнх нь тайзан нэр нь болохоор Nikki. Японд төрөлхтөн одоо эцэг эхээс нь өгсөн нэр нь болохоор Nishimura Riki. Тэгээд яг англиар болохоор зүгээр Nikki гэдэг ийм тус нэртэй юм байна. Тэгээд өөр нь болохоор гол бүжигчин, туслах хоолой, тэгээд Maknae гэсэн 3 үргийн хамтлагтай гүйцэтгэдэг. Тэгээд Японы Okayama гэдэг юм уу төрж өссөн нэг эгч нэг дүүтэй. Эгч нь болохоор Konon, Nishimura Konon. Тэгээд дүү нь болохоор Nishimura Misora гэдэг юм нэг эгч нэг дүүтэй. Тэгээд Айландын авьяар 14-тэй байсан гэхлээр тэр үед бол 9-р анги байсан юм байна. Nikki болохоор зүүн гараараа бичдэг төгөлдрөөр тоглож чаддаг, хар өнгөн дуртай, 15 дуртай. Тэгээд хаврын үйлрэл дуртай юм байна. Nikki болохоор маш сайн бүжиглдэг, энэ бол dancing machine гэж явдаг. Тэгээд 3 наснаасаа бүжиглж эхэлсэн. Тэгээд 5 настайдаа бүжгийн актемд орсон. Тэгээд 8 сар бэлтгэгдсэн буюу ер нь юм хурдан бэлтгэгдсэн. Хамгийн дуртай зарим хүний төр нь болохоор Mint Choco. Тэгээд Banshin буюу dumplings дуртай. Тэгээд Bisco хэмээх юм хөөрхөн нохойтой. Тэгээд сургууль болохоор Japanese High School гэдэг сургууль сурдаг байсан. Jackson гэдэг Kernас дуртай. Ер нь Nikki-гийн сэтгэл нийцгүй байгаа юм бол ер нь ховор байдаг. За тэгээд Айландын үеэрээ 4-р байранд орсон 1,140,718 хүний саналтайгаар 4-р байранд оржээ. Дараагийн буюу 4 дахь гишүүн маань болохоор Jay болохоор 2002 оны 4 сарын 20-ны өдөр төрсэн үхрийн орцтой морь жилтэй юм байх нэ. Тэгээд KBC буюу Korean Beauty стандартад 76% тэмцдэг илэрхийлэх амтнад бүргэд. Тэгээд 180 см өндөртэй 60 кг жинтэй бие бүлгийн цустай MBTI нь ENTJ гэсэн MBTI-тай. Тэгээд соло пендом болохоор Blue Jays. Тэгээд 23 настай одоогийн мэдлэг. Тэгээд Jay маань болохоор Америкийн нэгдсэн улсын Seattle хотод төрж өссөн. Жинхэнэ нэр нь Jay Park. Тэгээд солонгос нэр нь болохоор Park Johnson гэдэг ийм нэртэй. Тэгээд өөр нь болохоор ахлах бүжигчин, туслах хоолой, rapper гэсэн 3 үргийн хамтлагтай гүйцэтгэдэг. Тэгээд Tag өдрөө нарын намрын үйлрэл дуртай, нийтлэг өнгөн дуртай, сарнай цэцэг дуртай, хоол их ерөн дуртай. Тэгээд 2 жил 11 сар бэлтгэгдсэн. Тэгээд EXO хамтлагийн Kai, BTS хамтлагийн V2 дуртай ер нь шүтэж явдаг хайлууд нь байх нэ. Pororo болон One Piece дуртай. Америкийн нэгдсэн улсад төрж өсөөд тэгээд 9 наснаа солонгос ирсэн юм байна. Тэгээд айлын ганц. Тэгээд Айландын үеэр болохоор 2-т орсон. Сая 1,182,889 санаалтайгаар 2-дугаар байранд оржээ. Тэгээд тогооч болохыг мөрөөддөг. Тэгээд хар карт гэдэг нь юу вэ гэхээр хязгааргүй мөнгөтэй юм карт гэсэн. Тэрийг бол зүгээр авчидгүй өдөрт хэдэн
илээ. Тэгэхээр ямар ч байж одоо нэг заасан лимит тэндээс нь дээш одоо гүйлгээ үнийн нүдээ гүйлгээ хийх юм бол одоо хар карт өгдөг. Тэгэхээр одоо тэр нь хязгааргүй мөнгөтэй. Тэгээд энэ тор зэмлэн дуртай копи нь ер нь аль дургүй эсрэгээр харцаа сүйтэй цайнд дуртай. Дараагийн шиг болохоор сонуу буюу тэр нь сүн агуулсан. Гэтэ ууштай сонуу гэж уушна хэлбэ. Одоо 2003 оны 6 сарын 24-ний өдөр төрсөн Мэлхий ордтой 20 жилдээ тэгээд Солонгосын гоо сайхны стандарт 75%-тай нийцдэг. Тэгээд үнэн үздэй. Тийм болохоор тэр өөрийнхөө илэрхийлэх хандлагаар үнэг гэж хэлсэн. Тэгээд 176 см өндөртөө 58 кг жинтэй өв бүлгийн цустай MBTI ENFP гэд энэ MBTI-тай юм байна. Тэгээд соло фэндом болохоор Sunshine. Тэр нь гоё штэ. Тэгээд өнөөдрийн байдлаар ер нь одоогийн байдлаар 22 настай үүргэн туслах хоолой тэгээ ахлах бүжигцэн гэсэн юм хоёр үргийг гүйцэтгэдэг юм байна. Тэгээд ер нь бол бүх үйлрэл дуртай. Тэгээд юм гааны юм юм ногоондоо өнгөд штэ. Яг иймэрхүү гэд би гаргацъя. Нэг мин дүнг тэгээд үзмээгаа ягаан цэнхэр гэд усан цэнхэр юм тэнгэрийн тийм гоё намуухан тэнгэрийн өнгөний гоё тийшээ нэг тийм өнгөнд дуртай. Тэгээ селфи хийх дуртай. Өдөрт бараг 50 гаруй селфи хийдэг. Тэгээд 10 сар бэлтгэгдсэн буюу ер нь бол нэлийн хурдан бэлтгэгдсэн. 10 сар бэлтгэгдсэн гэхлээр ер нь яг High Winter Time-д бол 7 сар бэлтгэгдсэн. Тэгээд яг Island дээрээ 3 сар бэлтгэгдсэн юм байх нэ. Тэгээд сургуульд байхдаа царайлаг ах гэдэг байсан. 5 дугаар ангитай бол ер нь бол нэлээд хүмүүсийн хайрыг татаж чадсан. Яг багтаа тиймээс энэ ч одоо бүр шуугилж байгаа байх. Тэгээд нүүр будаас скинкэд анхаарал тавьдаг. Нүүр будсан бол оройн заавал скинкэрээ хийдэг. Тэгээд багбүгийн ramen Opposite дуртай. Island гээд шоуны үеэр яг эхний 7-доо бол орж чадаагүй. Финалд болохоор продюсерийн сонголтоор 8 дугаар байранд ороод тэгээд энэ хайпын хамтлаг дебютийгээ болсон. 935,771 хүний саналтайгаар ер нь бол продюсерийн саналаар ингээд 8-д ороод тэгээд хайпын хамтлаг дебют хийжээ. Тэгээд Mint Chocolate бол бүр хайртай. Яшигтай яриа гэх юм уу тийм ламбраагүй тийм хов зэвэнд бол дургүй. Тэгээд төгөлдөр хурд тоглож чаддаг. Action кинонд дуртай. Тэр нь Мики сонуу хоёр нийлж байгаа дандаа action кино үздэг. Тэгээд хар усны гүндүүд дуртай. Жишээ нь бол энэ зургууд дээр хар устай байгаа. Энэ зургууд бол дуртай. Тэгээд сануугийн 58 хараас хоноо Солонгос нэр нь болохоор Kim Song-woo гэдэг юутай юм байна. Солонгос улсад төрж өссөн. Тэгээд нэг ихтэй гэхдээ их чинь бол яг зураг гэнтнээс байдгүй. Гэхдээ яг нүрийн нуусан зураг бол байдаг. За дараагийн гишүүн буюу 5 дахь гишүүн болохоор Сонгкун. Сонгкун болохоор 2002 оны 12 сарын 8-ны өдөр төрсэн номын ортой морь жилтэй байх нэ. Хоёрын бьюти стандартад 98%-тай тэнцдэг. 98%-тай тэнцдэг гэхэлэр хамтлагаас нэг дондог нүүр цараагаараа хөмсг нь болохоор юм жоохон ийм амар өтгөн сурмустай тийм хөмсгтэй. Тэгээд илэрхийллийн харин нь болохоор оцон шувуу. Тэгээд 180 cm өндөртэй 62 кг зэмтэй өв бүлгийн цустай. Тэгээд MBTI нь ESTJ гэдэг MBTI-тай юм байна. Тэгээд 23 настай соло пеномер нь болохоор Penguins гэдэг маш хөөрхөн ийм соло пеномертэй юм байна. Тэгээд Сонгкун болохоор Солонгос улсад төрж өссөн. Тэгээд Солонгос нь болохоор Park Sonkun гэдэг ийм нэртэй. Тэгээд өөр нь болохоор гол нүүр царай, дэд хоолой, тэгээд ахлах бүжигчин гэсэн юм 3 үргийн хамтлагтаа гүйцэтгэдэг. Намрын үйлрэл дуртай, цагаан өнгөн дуртай. Тэгээд уран уулгалтандаа сайн усын хэмжээнд 2 мөнгөн медальтай.
Тэгээд ер нь бол сонгон хүүхэдтэй болвол хэдэж урангуулгастай хичээлгүй гэсэн яагаад гэвэл энэ спорт маш хичээл зүтгэл хэрэгтэй, маш цаг зав хэрэгтэй учраас ер нь энэ спортоор хичээллүүлэхгүй гэсэн 2 жил 1 сар бэлтгэгдсэн нэг дүүтэй дүүн болохоор 5 насаар дүү Park Eddie гэдэг юм нэртэй. Тэгээд Iceland-д болохоор 6 дугаар байранд орсон 1,88,413 хүний санаалтайгаар 6 дугаар байранд оржээ. Тэгээд BTS хамтлагийн үед дуртай болоо үлгэр дуурайл авдаг хүн гэх юм уу. Тэгээд Mint Choco, Сүнс, Sherry дургу сонгоны яг өөрийнх нь нэрээ зүгээр л хий гэдэг юм ураатай. Тэгээд 10 настайдаа балетаар сурч байсан. Хангук High School-ийн сургууль сурдаг. Тэгээд хип хоп жанрын юм хип хоп дуунд дуртай. Тэгээд сүшид дуртай байх нэ. Сүүлийн гишүүн буюу 7 дахь гишүүн маань болохоор Jake. За Jake болохоор 2002 оны 11 сарын 15-ны өдөр төрж өссөн. Хилэнцгийн ордтой морь жилтэй. KPC буюу Korean Beauty-нд 75%-тай тэмцдэг. Тэгээд илэрхийлэх амт нь болохоор нохой. Тэгээд 176 см өндөр 62 кг жинтэй. Өө бүлгийн настай. Тэгээд MBTI нь ESTJ. Цаашаа бэндэмдийн царай JKS гэдэг ийм соло бэндом нэртэй. Тэгээд 23 настай одоогийн байдлаар. Тэгээд өөрөөр нь болохоор vocalist, dancer, rapper буюу хоолой үзэгчэн rapper гэсэн хамтлагтай 3 үүргийг гүйцэтгэдэг. Тэгээд тайзны нэр нь болохоор Jake. Тэгээд солонгос нэр нь болохоор Shin Jae-yeon. Тэгээд Jake болохоор өмнө солонгос төрөө. Тэгээд энэ Австрали хотод амьдарсан учраас Австрали нэр болохоор Jake гэдэг ийм нэртэй юм байна. Тэгээд хаврын үйлрэл дуртай. Тэгээд хар өнгөнд дуртай. Математик болон физик хичээлдээ дуртай. Тэгээд ер нь математик болон физикийн ийм судлах туун хичээлүүдээр ер нь ингээд олимпиадад ороод амжилт гаргаад явдаг байсан. Тэгээд ер нь бол мат физик хоёроо хоёулын дуртай ч гэсэн физиктэй бол илүү дуртай юм байна. Тэгээд Jake болохоор Чинесэг айлын хүүхэд. Лайла хэмээх ийм хөрхөн нохойтой. Тэгээд Iceland-ийн үеэр 3 дугаар байранд орсон 1,179,633 хүний санаалтайгаар 3 дугаар байранд оржээ. Тэгээд BTS хамтлагийн үеийг үлгэр дуурайл авдаг хүн гэж хэлсэн. Тэгээд хөл бөмбөг тоглодог. Тэгээд хөл бөмбөгийн шигшээд багтаа давтлагч хийдэг байсан байх нэ. Нохой болон үлгэнд маш их хайртай. Тэгээд тийм болооч тэрвэл Лайлагаас гадна дахиад нэг нохой авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Тэгээд Христи шашинтай. Тэгээд дээрээ нэг ахтай. Тэгээд Iceland шоунд орох үеэрээ 17 настай байсан. The White School гэдэг ийм сургуульд сурч ирсэн байх нэ. Тэгээд ер нь юу хийхгүй хийцгүүрэхэд дурггүй. Гэтэ унтахт бас дуртай. Сая ийнхүү хайпнагийн талаар ярьсан мэтлэг маань өндөрлөгдөх гэж байна. Дараагийн мэтлэг хүртэл баяртай. Миний бичлэгийг үзэн баярлалаа. Тэгээд subscribe болон like, comment дараарай.